За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бүгдэнд нь илтгэлд нь бас амжилт хүсье. За манай эхлээд би ерөнхийдөө энэ Монголын залуу эрдэмтдийн холбооныхаа бас нэг үйл ажиллагааг товч танилцуулъя гэж бодож байна. За Монголын залуу эрдэмтдийн холбоо нь бол хамтын үн цэнийг бүтээхийн төлөө би залуу судлаачдын эрх ашгийг хамгаалах, хамтран бүтээл бий болох юм талбар болох ийм байгууллага байгаа. За одоогоор бол 7 салбар холбоотой 600 гаруй гишүүнчлэлтэй 17 жилийн түүхтэй ийм байгууллага байна. За одоогоор холбоо маань бол ерөнхийдөө нэг ийм дөрвөн талбарт үйл ажиллагааг явуулж байна. За нэгдүгээрт нь бол сайенс талын үйл ажиллагааг явуулж байна. Сайенс тал дээр бол бид нар ийм брэнд болсон арга хэмжээ бол хүрэл тоогоот дээрээс нь энэ Best Paper Awards гэдэг ийм олон улсын сэтгүүлд өгүүл нэгдлүүлэх боломжийг бас залуучууд олгох зорилготой ийм хөтөлбөр. За дээрээс нь нийгмийн хариуцлагын хүрээнд бол яг энэ ногоон төвл төсөл за залуучуудыг дэмжих үүднээс хамтын үйл ажиллагааг бий болгох зангаагүй уулзалт за тэгээд бусад арга хэмжээнүүдийг бол бид нар яг ингээд хамтран зохион байгуулад явж байна. За орчин цагийн энэ залуу эрдэм шинжилгээний ажилтнуудын гол одоо чиглэж байгаа юм 3 фокус байгаа. За нэгдүгürt нь бол энэ салбар дундын судалгаа гэж. За салбар дундын судалгаа гэдэг бол одоо орчин үед бол ерөөсөн маш чухал болсон. Нэг талын судалгаа биш хоорондын хамтын үйл ажиллагааг бол яг нэгдэн нэгтэрч хийх юм болцоотой судалгаа байдаг. За энэ дэр жишээ дурдаад ярихад бол хамгийн сүүлд тэгэхэд яг энэ ноосны судалгаанууд бол нэлээд явсан. Одоо нэг талаасаа бол дэж хуу тэр техникийн үзүүлэлтүүдийн судалгаа явахаас гадна хоёрдугаар энэ бүтээгдэхүүнээр ямар ялгамжтай бүтээгдэхүүн хийж болох вэ гэдэг тэр өртгийн боловсруулалтын талын өртөг эдийн засгийн үндэслэлийг нь бол яг хамтан судлаад за нэмэн үн цэнийг бүтээх одоо нэгсэндөө өртгийн удирдлагын юм судалгаа болж ийм нэг тодорхой загвартай болсон байгаа. За цаашдаа энэ зөвхөн ноос гэлгүүгээр ноолуур, мах, сүү гэдэг ингээд энэ салбар бүр дээр хэрэгжүүлэх юм бол энэ бол нэлээд том ийм судалгааны ажлын суурь нь болох байхаа гэсэн юм юутай байна. Хоёрдугаарт нь энтерпренер одоо судалгаа гэдэг. Одоо бид нар бол нийгэм тулгамдсан асуудлуудыг судлахын залуучуудын ажлын бол бас нэг фокус байх юм байна гэж ойлгож байгаа. За энэ нь одоо ямар ухтгууны гэж нэхлээр биднэрт бол алхам тутам тулгамдсан асуудал байна. Утаа, төгжрөл гэдэг. Энэ болгоныг бол судлах, дээрэс нь эдийн засгийн өгөөчтэй судалгаануудыг бас хийх. Гуравдугаар асуудал нь бол юу гэх гэж нэхлээр өөрсдийн судалгааг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн асуудал бол ерөнхийдөө бол энэ залуу судлаач нарт бас тулгамдж байгаа юм асуудал байгаа. За энэ талаар энэ чиглэлээр бол яг судалгаа хийх юм судлаачд бол энтерпренер судлаачд байх юм байна гэсэн. За гуравдугаар асуудал нь бол энэ олон улсын хамтын ажиллагаа бол энэ судалгаан дээр бид нар бол зайлшгүй ярихгүй болохгүй байгаа. За энэ дээр бол одоо орчин үед бол big data IH гэдэг юм уу те хэмэл оюухны асуудлууд яригдж байна. За энэ дээр бол биднэрт өгөгдлийг бол заавал өөрсдөө хайх биш энэ өгөгдлийн сангуудаас яаж одоо хялбар цаг хугацаа алдалгүйгээр ерөөхдөө цуглуулах боломж байгаа вэ гэдгийг ерөөхдөө илэрхийлэх юм боломжуудыг бол бий болгож байна. За саяхан нэг туршилтын одоо хамгийн том big data бол Google байж байна. Дараагаар нь бол одоо энэ нэг Samsung, Apple-ийн одоо энэ үйлдвэрлэлийн системүүдээр бол ерөөхдөө цаашдын хэрэглээний судалгаанууд явагдаж байгаа. Та ухаалаг гар утас барьж байгаа, ухаалаг цаг зүүжил байгаа бол та өөрөө судалгааны объект судлагдсан болж байгаа гэдгээ бол ойлгох ёстой байгаа. За саяхан гихтэл одоо хамгийн энгийн жишээг ярих юм бол нэг эмэгтэйд одоо ерөөсөө жирэмсний бүхэл сурчлагаа ирээд байдаг. Тэгээд өөрөө жирэмсэн босноо мдээгүй байж байхад бол алин эзэний тухайн төхөөрөмжүүд нь бол тухайн эмэгтэйг одоо тийм болсон байна гэдгийг бол онцлоод байж байгаа жишээний ийм 90-100-д одоо бид нар амьдарч байна. Тийм учраас бол бид одоо цаашдаа бол энэ олон улсын хамтын судалгаа болон энэ big data хиймэл оюухны талаарх бол судалгаанд бол зайлшгүй оролцуулах нь шаардлагатай байгаамаа гэдгийг онцлохгүй болохгүй хаа. За цаашид Монголын залуу эрдэмтэд ерөнхийдөө инновацийг хөгжүүлэгч, энтерпренер сэтгэгч, нийгэм эдийн засгийн нөлөө үзүүлэгч залуу эрдэмтэн судлаачдын хамтрах талбар бий болгохын тулд бид нэгдэн нийлж бол яг ажиллах ёстой гэсэн ийм үрэтгээр бол бид нар цаашид ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа. За анхаарал хандуулсан баярлалаа. Тэгээ шинжлэх ухааны ирээдүй гэрэлтэй байгаа шүү гэдгийг бас дурдахгүй болохгүй байх. За энэ дээр бас нэг тодорхой статистик хэлье. Сүүлд ерөнхийлөгчийн нэрэмжит одоо залуу судлаачийг шалгаруулахад 21 бүтээл
21 судлаач ирсэн. Эдгээр судлаачид маань бол ерөнхийдөө дор сүүлийн 3 жилд 3-аас дээш судалгааны ажил хийгдсэн. Тэр нь бол индекс нь бол 2.5-аас 25 хүртэлх ийм индекстэй бүтээлүүдийг бол хэвлүүлсэн байсан гэдэг нь бол үүний нотлого болох байхаа гэж бодож байна.